За 2026 оны 3 сарын 24-ний өдөр за Gold дээр 800 пипний арилжааг хэрхэн гүйцэтгэсэн талаар тайлбарыг нь бас оруулъя. За 3 сарын 24-ний өглөө бол ханш бирж нэгдэх үеэр бол ерөөдөө огцон уналтын хөдөлгөөнийг хийж гүйцэтгсэн. За тэгээ миний баримталж ажилдаг одоо энэ стапийн нөхцөлийн гол хувийг нь бол тайм буюу цаг гэдэг зүйл эзэлдэг байгаа. За тэгээ цаг дээр нэмэх нь волюмыг бол нэлээд одоо анхаарч авч үздэг. За тэгээд өглөө 9 цагаас 12 цагийн хооронд бол миний Азийн оролтын одоо идэвхтэй цагийн бүс гэж бол хийж болно. За тэгээд харах юм бол ханш бол 10 цаг хүртэл доошоо уналтын хөдөлгөөн бол үргэлжлээд орж ирсэн. За 10 цагийн алдад за 10 өнгөржилүү да. Тэгээ 10:30 мөчийн үед бол энэчнээс ханш бол хүчтэй дэшегээ задарч байгаа мэт ийм хөдөлгөөнийг бол хийсэн гэсэн үг. За тэгээд энийг яг нарийн харах юм бол 5 минут дээр харуул та хэд ямар дүр зураг үзүүлсэн бэ гэхээр доошоогоо ханшийн ихний хийсэн энд лоу ханшаа бол доошоогоо орж ирж одоо индусмент аваад за дээшээгээ виктэй буюу лааны хаалтын ханш нь бол дээдэлтээ орж ирж хаагдсан. За энэчнээс ихний баталгаа авна. За хоёр дахь баталгаа нэх юм бол дараагийн гандлын хувьд бол price action бол нэлээд том марбозум маягийн том хүчтэй лаавал гарч ирсэн. За ардталт нь мэдээж order flow-ор бол захиалгууд яг үнэн орж ирж байгаа, худал орж ирж байгаа хэсгийг бол хараад шүүх бас боломжтой байдаг. За тэгээ энэ дээрээс үндсэн ханшийн реверсал хөдөлгөөн байж болзошгүй задралын хөдөлгөөн орж ирээд за энэ дээр үндсэн доошоо явжсэн structure бол энэ дээр бол эвдрэл хийгдсэн. За эвдрэл хийгдэж хахад ганц анхаарах зүйл нь бол миний хувьд ханшийн яг энэ орой дээр тогтсон өмнөх хай үнийг бол ханшийн close ханшаар бол эвдэж байгаа тохиолдолд бол ихний баталгаагаа бол авдаг. Яг price action буюу лаатлаас нь гэсэн үг тийм. За тэгээ гандлаараа энийг харах юм бол 5 минутын гандл бүтэн биеэрээ close ханшаар хаагдсан. За доошоогоо орж ирж байгаа pullback-ийн хөдөлгөөн ч гэсэн ерөнхийдөө нэг юм дээшээ задардаг flag маягийн паттернаар харуул ийм хөдөлгөөн орж ирсэн. За энэчнээс ихний баталгаа аваад за энэчнээс бид нэр тухайн өдрийн одоо эхний энтриг бол нээх боломжтой харагдаж байна тийм. За тэгээд энэчнээс шууд одоо энэ паттерныг орж ирж байхад бол таамгаар бол дарахгүй. За энэ дээр Fibonacci-га тавьж үзээд Fibonacci ерөнхийдөө 71 болон 78.6 гэсэн зоон дээр орж ирж байгаа тохиолдолд бол pullback-ийн яг golden zone буюу өвтийн энтри гэж нэрлэдэг. За энэчнээс эхний энтрийг нээж болно. Энэ бол risk entry дээр орно. За хоёр дахь яг confirmation аваад орж ирж байгаа оролт нь бол энэ дээр харагдаж байгаа тийм. Энэ доошоо орж ирж байгаа одоо энэ нэг pullback өгж байгаа энэ structure буюу бүтц маань энэ лаан дээр бол задрал хийж орж ирж байгаа гэсэн үг. Энэ лаан дээр задрал хийж орж ирж байгаа. За задрна гэдэг маань даун тренд явж исэн энэ хөдөлгөөн маань эсрэгээрээ ап тренд руу орж ирж шүү гэдэг ийм баталгааг бидэрт өгч байгаа гэсэн үг. За тэгэхээр өнөөдөр 24-ний бол хамгийн ихний энтри бол энэ зоноос бол бид нар орж болох байжээ. Тэгээд SL-ийг бол өмнөх ловынхын доотлол тавьж өгөөд за TP-г бол хасах 27 эсвэл цаашлаад хасах 62 гэсэн ийм Fibonacci-ийн левел дээр бол тавьж өгөөд нэг ясан 3.27 тийм арилжааг бол хийж гүйцэтгэх боломжтой байсан байна. За энэ дээр бол цаг маш чухал. За 12 дотроо багтааж одоо энтриг нээх хэрэгтэй гэсэн. За тэгээд тухайн одоо энтриг хийж байгаа тохиолдолд Аз дээр хэрвээ та 10-аас одоо 9 цагаас 12-ийн хооронд энтриг нээж гисэн байгаа бол Лондонгийн орж ирж байгаа энэ цагууд дээр бас анхаарад Лондонгийн одоо kill zone орж ирэх үед арилж байгаа ерөнхийдөө аль болох хаавал дээр гэсэн. За миний хувьд бол day төрлийн энтри одоо арилжаа хийдэг учраас цагийг айгүй баримталдаг. Өглөө Аз дээр оролт хийсэн бол Лондонгийн kill zone дээр ч юм уу дундуур нь бол ерөнхийдөө хаах ийм одоо стратегиэр ажилладаг гэсэн. За ингээд 3 цаг орж ирэнгүүт ханш бол дараагийн одоо хөдөлгөөнтэй бэлдээд энд бол нэг юм сайдвей маягийн хөдөлгөөн хийж орж ирсэн. За энэ дээрээс бол бид нар аль хэдийн 62 гэдэг левел дээр бол ханшаа арилж байгаа бол салгачсан байсан гэсэн үг. За тэгээ энэ том зургаараа бид нар яг яаж өсөлт рүүгээ гэж мэдээд арилжаанд ороод байгаа вэ гэхээр том зургаар буюу нэг цаг дээр харах юм бол за энийг арилгач те. За нэг цагаар харах юм бол үндсэн одоо уналтын одоо инструкшн маань бүтц маань бол доошоо ингэж унж орж ирээд энэчнээс хүчтэй ханшийн таталтын хөдөлгөөн орж ирээд эсрэг чиглэл рүүгээ ингэж орж ирээд нэг цагийн сүүлд хийсэн хай төвшин бол задлж орж ирсэн. За энэчнээс бол ихний баталгаа бид нар авч байгаа гэсэн үг. Ихний баталгаа буюу энэ гэхдээ өсөлтийн тренд рүү бүр бүтэн шилжиж байгаа бол гэсэн үг бол биш. За ерөнхийдөө том зургаар ингээ харах юм бол энэ дээр байрлаж байгаа. За энэ волюмыг бол арилгах чи тийм. Энэ дээр байрлаж байгаа үндсэн swing high болон энэ доор байрлаж байгаа swing low гэдэг энэ хооронд энэ range дийлэн range дотор явж байгаа энэ нэг уналтын хөдөлгөөний чинь pullback хөдөлгөөн нь бол одоо ингэж орж ирж байна гэдэг ийм одоо ойлголт ихний хэлжинд авч явах ёстой гэсэн үг. Одоо миний хувьд бол тэгж авсан гэсэн үг. За тэгэхээр энэчнээс pullback-ийн хизээ орж ирж байгааг яаж мэдж байгаа вэ? Тэгэхээр нэг цаг дээр энэ дээр бүтэц орж ирсэн дараа нь орж ирж байгаа хөдөлгөөн маань ерөнхийдөө нэг ийм задрал дэшээ хийдэг bull flag маягийн одоо паттернаар ярих юм бол тийм хөдөлгөөн бас хийж орж ирж байгаа. Хэрвээ энэ доош орж ирж байгаа pullback нь нэлээд хүчтэй ингэж орж ирсэн бол энэ дээр бол бас арай өөр зүйл яригдана гэсэн үг тийм. За ийм учраас бол дээшийг харж одоо арилжаанд орсон гэсэн үг. Мөн дээрэс нь та хэд анзаарах юм бол энэ дээр байрлаж байгаа нэг цагийн одоо имбаланс
gap zone дээр бол ханш маань орж ирээд за энэ үед би арилжааныхаа энтрийг нээх гээд бэлдэж явах хэрэгтэй гэсэн үг. За тэгээд энэ дээр том цагийн одоо имбаланс, нэг цагийн имбаланс дээр таарж байгаа. Нэгдүгürt, хоёрдугаарт нь бол бага цаг руу шилжүүлээд харах юм бол 5 минутын entry time дээр тавих юм бол яг Азийн нөгөө нэг идэвхтэй цагийн одоо бүс дээр бас нэгдүгürt, хоёрдугаар цаг нь таарж байгаа гэсэн үг. За гуравдугаарт нөх юм бол жижиг цагийн одоо задрал бол энэ дээр хийгдсэн. За гихмчлэн баталгаануудыг авч одоо үүн дээр арилжаа хийсэн байх нэ. За мөн үүнээс гадна яг давхар баталгаа авахын тулд бид нэр volume болон order flow bookmap цэгийг бол давхар ашигладаг. За юм байна. За тэгээ энэ дээр бол өдрөө арилжаа хийгдсэн. За оройн 800 пипний арилжааны тайлбар. За нэгэнтээ бид нар дээшээ орж ирээд Лондон дээр бол ийм арилжаа, лонг арилжааны боломж бол бидэрт өгсөн байна тийм үү. За энэчнээс бид нар дараагийн арилжааны боломжоо яаж төлөх вэ гэхээр за окей, одоо 1 цагийн тайм фрейм чинь бол дээшээ явж байгаа. Нэгсэн 1 цагийн тайм фрейм чинь дээшээ явж байгаа. Тэгээд pullback-а өгсөн. Бид нар яг энэ pullback-ийн төгсгөлээс дундуур нь мэдээллийн чанартай нэг зүйл хүргэе. За юу вэ гэхээр Робо тахтай маань school дээр аль бисний communityтэй болж байгаа. За тэгээд энэ ямар зорилготой вэ гэхээр ерөнхийдөө community байдлаар энийг хөгжүүлж авч явъя. За өөрийнхөө мэддэг чаддаг зүйлийг маш системтэйгээр энэ дээр оруулж өгье. За тэгээд ихэнх хүмүүсийн гаргадаг асуудлууд буюу одоо зуршил, за тэгээд сэтгэл зүйн асуудлуудыг бол энэ дээр мэргэжлийн сэтгэл зүйч нартай хамтраад бид нар айлуулах шинжлэх ухааны талаас нь тайлбарлаад системтэйгээр ингээд хүрхийг хүсэж байгаа гэсэн үг. За тэгээд энэ дээр миний ордог book step болон суур системүүд, аргачлалууд, за тэгээд мөн мэдээж нэмээд order flow book mapping хичээлүүд, за тэгээд бүх лайвууд бол энэ дээр хадгалагдаж үлдэнэ. Сэтгэл зүй болон одоо өдөр тутамдаа гаргадаг алдаа, зуршлуудыг бол энэ дээр хэрхэн яаж засах, ямар одоо зүйлээс шалтгаалаад бид нар энэ алдаг гаргадаг талаар оруулсан байгаа. За мөн арилжаа огт мэдэхгүй хүнд зориулаад бид нар энэ эхлэл хэсгээр бол агаас нь яа хүртэл буюу брокертэй яаж холбогдох, арилжаа гэж юу вэ гэдгээс ахуулаад бүх төрлийн хичээлүүдийг бол энэ дээр оруулж өгсөн байгаа гэсэн. Тэгээд хэрвээ сонирхох юм бол 4 сарын ихээр school маань нээлттэй хийн. За тэгээд төлбөрийн үед $5-9 хооронд байгаа. За тэгээд энэ school-ээс орж байгаа энэ орлогыг бол мэдээж ашигын бус байдлаар бид нар хийхийг зорж байгаа учраас сар болгондоо юм уу, улирал тутамдаа ямар нэгэн сайн үсэн зарцуулаад явахаар шийдсэн. Тэгээд ингээд арилжаа сонирхдаг залуус нээлттэйгээр school маань бол гарахад тун удахгүй бэлэн болж байна. Тэгээд сонирхож байгаа хүмүүс нь ороод сонирхоорой байна. Төгсгөл хэсгээс нь бол дэшиг аптрендийн боломж бол өгсөн. За энэ дээр арилжаанд орж чадаагүй байлаа гэж бодоход энэ pullback чи яваа дахиад доошоогоо тодорхой хэмжээний pullback өгөн тийм үү. За энэ үед нь буюу энэ дээр эвдрэл хийгээд баталчихсан үндсэн тренд бол дэшигээ одоо аптрендтэй байгаа. За одоо бид нар энэ pullback-ийн одоо үзүүрээс орж байгааг бол одоо энэ pullback-ийн үзүүрээс бас орох боломж бид нар орой Нью-Йорк дээр бүрдэх нь үгүй юу гэдгийг харна. Тэгээд дэшигээ арилжаанд дахиж орох гэж үзнэ гэсэн үг. За тэгээ хэрвээ энэчнээс орж чадах юм бол ерөнхийдөө тухайн одоо бүтээгдэхүүнийхээ үндсэн импульс буюу за энэ дээр орж ирж байгаа. Энд орж ирж байгаа одоо энэ импульс маань дараагийн энэ импульс болж орж ирдэг тийм үү. Тэгэхээр энэ дээр энэ pullback-ийн үзүүрээс орж чадах юм бол бид энэ импульстэй ойролцоо хэмжээтэй арилжааны хөдөлгөөнийг бол энэ дээр барих боломжтой болж байгаа гэсэн үг. За ингэж үзэж бол арилжаанд ордог байх нь. За 5 минут дээр бол ханш Лондон хүртэл бол өсөөд Нью-Йорк дээр бол хүчтэй уналт бол орж ирсэн. За хэдийгээр уналт орж ирсэн ч гэсэн энэ дээр зарим хүмүүс одоо ингээл буцаал сейл ч юм уу, бай ч юм уу ингээл эргэлзэх тохиолдлууд байдаг. Гэтэ миний хувьд бол 1 цагийнхаа тайм фреймийн чиглэлийг барьж арилжаа яадаг учраас 1 цагийн одоо pullback дууссан гэж үзсэн. Тийм учраас дараагийн одоо pullback дээрээс нь бид нар одоо дээшээ арилжаанд орох гэдэг тийм. За мэдээж энэ дээрээс хамгийн энгийн зүйл дахиад бид нар одоо Fibonacci тавиад хараад үзье. За би Fibonacci-г бол арилжаа болгон дээр бол ашигладаггүй ч гэсэн та хэд одоо pullback-ийн хэмжээг одоо яаж гүйцээж байгааг харуулахын тулд Fibonacci татаад байгаа гэсэн үг. За Fibonacci татах юм бол бас л мөн адил 71 болон 78.6 зоон дээр ханш маань ирээд pullback дуусаад энэчээс орсон. Гэхдээ миний хувьд бол нөгөө нэг цаг гэдэг зүйлийг баримталдаг учраас энд бол би яг хэдийгээр нөгөө нэг Fibonacci-г олон зоонд таарж байгаа ч гэсэн бага цаг руу шилжүүлээд ингээ харах юм бол энэ дээр бол хангалттай confirmation бол өгөөгүй тийм үү. Энэ дээр бол хангалттай confirmation бол бидэрт бол өгөөгүй. Бидэрт ямар confirmation хэрэгтэй вэ гэхээр яг л одоо энэ өглөөний Аз дээр орж ирсэн шиг ийм задралын хөдөлгөөн тэгээ pullback-ийн хөдөлгөөн хэрэгтэй. За ийм стат дээр орно гэсэн ийм дөрвөн баримталж орж байгаа гэсэн. За тэгээ энэчээс харах юм бол хангалттай хэмжээний pullback өгөөгүй учраас бид нар community-гаараа ярилцаад Discord дээр бол оройны лайв дээр бол энэ хавьяас бол 5 минутын structure доошоо pullback өгөх үед бид энэ breaker block дээрээс ерөнхийдөө дараагийн арилжаагаа нээя гэд энэчээс бай арилжаа нээсэн. За нээхэд бол ханш тодорхой хэмжээний pipsийн ашигтай явж байгаад бид нар типийн нэгээ аваад салгаад break even тавьсан чинь оройн бол дахиж орж ирээд арилжааг бол цогсон. За ингээд энэний дараа бол Нью-Йоркийн afternoon буюу одоо нөгөө өдрийн цаг эхэлж байгаа гэсэн үг. Энэ дээр бол бид нар бол break even зохиулсан. За дараагийн арилжааны боломж нь энэ дээр гарч ирсэн. За энэ юу байсан бэ гэдгээр за энийг арилгах те. Энэ дээр бол бид нар pullback өгөхт нь бол break even зохиулчихсан. За тэгэнгүүт ханшийн бүтэц талаас нь бид нар харах юм бол ямар ч байсан
нэг ийм төр зураг ажиглах гэсэн үг. Яг том зургийг харж чадах юм бол дээшээ гарч ирсэн тийм үү? Pullback өгсөн. Pullback-ийн хэмжээ 71 зоон дээрээ бол таарад дахиж дээшээ гарч ирсэн. Дахиж дээшээ гарч ирэхдээ яасан бэ? Энэ өмнөх доошоо явж исэн энэ бүтцээ бол эвдэлчихсэн. Энэ доошоо явж исэн бүтцээ бол ингээд дээшээ яваад доошоо яваад гэсэн энэ бүтцийг бол ханш маань яасан бэ? Дээшээ гарч ирснээрээ ханшиг бүтэн энэ доошоо явж байгаа structure чинь бол дууссан шүү гэдэг зүйлийг бол бид мессежийг бол бидэрт өгч байгаа гэсэн үг. За тэнгууд эн чинь дахиад доошоо pullback өгөө ороод ирж байгаа. Энэчээс заавал одоо энэ pullback өгнө гэж бол тийм дүрэн бол байхгүй ч гэсэн ихэнх тохиолдолд тааш бол pullback өгдөг. Зарим тохиолдолд бол энэчээс шууд ингээд тийшээ бас явцдаг тохиолдол бас байгаа. Тэгэхээр бид нар бол энэ дээр орсон нь бол өмнөх одоо break-even зохиолдог арилжаа бол нэг буруу арилжаа бол байгаагүй. Гэхдээ эрсдлээ хамгаалаад тодорхой хэмжээний break-even-ыг тавиад break-even-ыг цохиулаад одоо дараагийн харилцаанд бэлтнэ гэсэн үг. За тэгэнгүүт 5 минут дотор харангууд. За дараагийн одоо энэ pullback-ийн хэмжээ одоо хаана дууссан байгаа гэдэг лээ. Дахиад би боогоор татаад харъя. За би боогоо зурж үзлээ. Low-с high хүртэл зурна. Дахиад 71 болон 78.6 дээр энэ дээр одоо pullback хэмжээд ханлаа. За тэгэнгүүт бид нар энэ шууд орохгүйгээр нөгөө нэг хүлээж байгаа stop буюу дээшээ задарч орж ирээд pullback өгдөг. Энэ stop дээр л бид нар орж байгаа гэсэн үг. Ерөнхийдөө яг өглөөний одоо нөгөө нэг Аз дээр орж ирсэн энэ pullback-тай яг адилхан stop байгаа. Ерөнхийдөө stop буюу нөхцөлийн хувьд бол яг адилхан. Гэхдээ энэ өдөр бол өчтөр бол жоохон цагийн хувьд бол жоохон орой Нью-Йорк одоо afternoon цаг дээр бол таарч орж ирсэн. За тэгээ энэчнээс бид нар бол энтрийг нээгээд миний хувьд бол stop loss-ыг энэ доор тавьж өгөөд за тэгээд ерөөдөө бол TP SL-ээ тавьж өгөөд за тэгээд арилжаанд бол унтсан. Орой шөнө хүлээж аваад унтсан. За тэгээ өглөө босоод харахад бол аль хэдийн арилжаа маань бол TP-гээ зөхиод бол гарчихсан байсан. За тэгээд энэ дээр бол таргет мэдээж асах 62 хүртэлийг адилхан P-богийн асах 62 хүртэл. Миний хувьд нөгөө Fibonacci ямар үед ашиглаад байгаа вэ гэхээр ерөнхийдөө жоохон pullback болон үндсэн явж байгаа одоо энэ импульсийн хөдөлгөөнийг тодорхойлохын тулд ашиглаж байгаа гэсэн үг. За тэгээд энэ жоохон ойлгомжгүй байх үед хитрхийн ханш одоо нэг юм range хөдөлгөөнтэй ч юм уу эсвэл зүг таталт ихтэй байх үед pivot татаад харчхад бас зоонуудыг бол ерөнхийдөө тодорхойлждаг. Ихэнх тохиолдолд бол би бол нэг order flow дээр баталгаажуулалтаа аваад book map дээр лимит захиалгуудыг бол тодорхойлоод за энэ чэнэс энэ хаяг авсны дараа бол ханш ийм захиалган дээр очих боломжтой байна гэдэг байдлаар бол харж ордог. За тэгээд өчтөрийн үед бол ялч P-бо 62 level дээр бол тавиад өмнөх энэ интернал үүсчихсэн байсан энэ оройг бол ахуулаад ханшийн дараагийн одоо pullback орж ирэх болов гэсэн ийм таамагтайгаар бол TP тавьж орсон гэсэн үг. Тэгтэл бол ханш өглөө шууд орж ирэл бол нэлээд өсөлттэй дэшээ тэр чигтээ бол дахиад дэшег баг 7-800 pip бол өсчихсэн. Нийтдээ 2000-аад pip бол өчтөрийн оройноос өглөө хүртэл бол ингээд явчихж байгаа гэсэн үг. За ингээд ийм одоо дүр зурагтайгаар бол арилжааг хийсэн байна. За тэгээд энэчнээс таргетыг бол дээшээгээ алтыг одоо миний хувьд бол аль хүртэл харж байгаа. Тэгэхээр мэдээж өнөөдөр бол Лондон дээр бол арилжаа байсангүй. Яагаад тэгэхээр яг та хэдийн харж байгаа одоо энэ стап нөхцөлийн хувьд бол энэ чинь бол бас нэг юм сонир стап яваад шүү дээ. Сонир дүр зурагтай яваад. Тэгэхээр миний хувьд бол мэддэг өөрийн ордог стап биш байна. Тийм учраас орохгүй гэд хүлээж байгаа гэсэн үг. За ерөнхий таргетыг бол би 15 минут дээр юу гэж хараад байгаа вэ гэхээр за энэ low болон энэ high түвшний хооронд явж байгаа энэ импульс хөдөлгөөн чинь correction хөдөлгөөнөө бол оруулаад ирчихсэн. За тэгэхээр мэдээж миний хувьд бол бүр дээшээгээ бүр огцон бол харахгүй. За мэдээж энэ low-оос энэ high хүртэл харахаар golden zone бол одоо энэ дээр таарж байгаа нэлийн экзэгтэй зон дээр явж байгаа гэсэн. Гэхдээ нөгөө талаасаа бас харахад та хэд өмнөх одоо golden-ы уналтыг мэдж байгаа хэ өмнө бас амар огцон монсон шүү дээ. За энэ дээр бас түүх яаж давтагдсан бэ гэдгийг бас харах хэрэгтэй. За түүх бас л ийм дүр зураг үүсгэж ирсэн. Ийм дүр зураг үүсгэж ирсэн. За энэ зураглал одоо явж байгаа энэ зураглал хоёр хэр адилхан байна гэдгийг та хараад үзээрэй. Энэ зураглал хоёр. Ерөнхийдөө ойролцоо буюу нэг юм паттерн үүсгэжсэн явж байгааз. За өмнөхдөр бол бас л мөн нэг юм гурвалжин паттернаар ярих юм бол одоо нэг юм дүр зургаар ярих юм бол ийм паттерн үүсгэжсэн байсан. Тэгэхээр яг үндсэн өмнөх уналтын одоо энэ хэмжээ маань бол ерөнхийдөө ханчсан байгаа. Одоо импульс хөдөлгөөн бол би явцсан гэж үзээд байгаа. Голдны одоо энэ уналтын хөдөлгөөн. За энэ дээр бас суур одоо нөгөө нэг макро эдийн засаг бол орж ирж байгаа, геополитикийн асуудлууд орж ирж байгаа. За Америк нэгдсэн улсын эдийн засаг хэцүү байгаа. За тэгээ үүн дээр бол нөгөө нэг дайны асуудал уртснал байдлаар орж ирсэн энэ инфляцийг өсгөж магадгүй гэх зэрэг те. За энэчээс ингээ харах юм бол ерөнхийдөө нэг импульсийн хөдөлгөөн бол энд явчихсан. Би энийг яаж гаргаж ирээд байгаа вэ гэхээр энд өмнө явсан байгаа энэ импульсийн хөдөлгөөн нь дараагийн удаадаа яг хэмжээгээ давтах магадaltaй гэдэг байдлаар одоо ингэж үзэж байгаа гэсэн. Тэгээ ерөнхийдөө бол энэ хэмжээг бол ингээ хангацсан байгаа. За тэгэхээр би энийг одоо өргөжлүүлээд магадгүй бас энэ шигээ ингээ те дэшиг хөдөлгөөнүүд бас орж ирэх боломжтой гэж бол нэг талаасаа үзэж байгаа гэсэн. За гэхдээ би day trader учраас миний одоо хамгийн ойр харж байгаа таргет юу вэ гэхээр би энд волюмынхаа зооныг хараад
За volume zone дээр бол энд хамгийн ойрхон байгаа volume zone бол энэ дээр гарч ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр би ерөнхийдөө ханшмаа за доошоо явж болно. Гэхдээ дээшээ энэ хүртэл дахиад өсөлт бол орж ирнэ. Тэгээд энэ өсөлтийг барьж чадсан тохиолдолд тэгээд тухайн өдрийн одоо арилжаа маань дуусч байгаа гэсэн үг. Маргааш нь тэгээд дахиад юу болохыг бол хэвлээ мэдэхгүй учраас өдөр өдөрт нь арилжаануудаа ингээд чеклээд явах боломжтой зоонуудаа тодорхойлоод хамгийн гол зүйл нь би та хэдэд яг юуг зөвлөх гэд байгаа вэ гэхээр ерөнхийдөө нэг степ, нэгээс хоёр степ буюу нөхцөлийг маш сайн мэддэг болтлоо давтах хэрэгтэй. Тэгээд тухайн степ нөхцлөө бол өдөр болгон биржийн цаг болгон сешн болгон дээр бол хараад хүлээгээд зөвхөн тэр степууд чинь гарч ирсэн тохиолдолд арилжаанд оролцох хэрэгтэй. За мөн дээрэс нь эрсдлийн хэмжээ тодорхой байх хэрэгтэй. Байнга лото хэлбэлзүүлэх энэ асуудал бол эрсдлийг савлуулдаг, таны дансыг шатахад хүргэдэг. Жохон баланс дэшээ гарч ирэх үед нь лото нэмдэг, тэнгууд буцаагаад доошилждаг. Тэгэхээр тодорхой хэмжээний лотны чинь хэмжээ бас тодорхой байх хэрэгтэй. Хүлээдэг степ нь тодорхой байх хэрэгтэй. Ордог сешн буюу цаг нь тодорхой байх хэрэгтэй. За тэгээ ийм нөхцөлд бол арилжааг бол тогтмол байдлаар бас хийх боломжтой. Гэхдээ бас үүний хажуугаар эрсдэл гэдэг зүйл бас байнгын байдаг шүү гэдгийг бол сануулгын зүйтэй хаа. Тэгээд өчтөрийн ямарсан орсон арилжаа болон өнөөдрийн харж байгаа төлөвлөгөө бол ийм байна.